Гурван ташир хайрхан минь амгалан сайн байна уу. За энэ ямар учиртай болов гэхээр Завхан аймгийн Завхан мандал сумын нутагт байдаг гурван ташир нэртэй хайрхан юм байгаа. Гурван юм ташсан нэлээд том уул байгаамаа. Энэ ууланд манай өвөг дээдс үеийн үед амьдарч өвлжөж ирсэн тийм нутаг байгаа. Манай өвөг дээдс гэдэг нь миний аавын өвөө одоо манай эцэг гэсэн үг. Тэгээд үе удмаар амьдарч ирсэн тийм өвлжөөтэй, тийм төвхтэй сайхан хайрхан байгаа юм аа. Манай өвөг дээдс одоо элдэнцэн өвөө маань эрт дээр үед тийм хошууны тайж хүн байсан гэдэг. Тэгээд нутаг усандаа нэлээд нэртэй хүмүүсийг эмчилдэг, байрдаг, тийм эрдэм чадaltaй, тийм мэрэгэн хүн байсан юм лээ. Тэгээд тэрнээс хойш тэгээд манай өвөө эднэр одоо энэ нутагт энэ өвлжөн дээр өвлж хаварж ирсэн. Тийм утгаа би одоо энэ жил буюу 2025 он модон могоо жилдээ өвөг дээдсийнхаа нутагтаа очиж сүү цагааныхаа дийдийг өргөөд хямрал үндэгийн сэргээд өвөг эцэгтэйгээ уулзаж ярилцаж хүсэл югаан шивнээд өөрийгөө даатгаад гэр бүлийн даатгаад улс орноо даатгаад ирсэн. Мөн Монголын ард түмний хүртэл даатгаад хүмүүс нь аз жаргалтай эрүүл энх байгаасай гэж хүсэн залбирсан. За ер нь манай монголчууд удам судраараа бүгд нүүдэлчин усаатай тийм ард түмэн шүү дээ. Одоо энэ Улаанбаатарт байгаа хүмүүс ч гэсэн Унган хотын хэл гэж ярилдаг. Уг гарлаараа ингэ ярих юм бол тэр хүмүүсийн өвөө, тэднийх нь элэн зөв нүртэл бүгд нүүдэлчин монголчууд байсан байж таараа. Тийм учраас нот төдөөгөлтгүй юм. Манай Монголын ард түмэн өөрсдөө өвөг эцгийнхээ тэр нутаг усыг олоод очоод тэгээд дахиж шүтээ сүү цагааныхаа дээдийг өргөхөл ажил үйлс бүтээд үнэхээр сайхан болноо. За ингээд баярлалаа. Гурван ташир хайрхан минь. Үе үеийн өвөг дээдс минь, уул усны онгоц сахиус минь үр ач биднийхээ бүхүүлсэн үеийн үед бүтэмжтэй байхыг хүсье. Хүрээ.